одоо нөгөө хятадд ирж сурах байгаа хүмүүс маань нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй. Тэр нь болохоор өрөөндөө цахилгаан хэрэгсэл байгаа. Зарим сургууль болохоор өрөөндөө хөрөгчтэй, зурагттай, уртцаагчтай, ус буцлагчтай тий ийм байдаг. Тэнгүүд эднэр болохоор үсний энд хувцсны энд үсний сэнс гэх мэтчлийн цахилгаан хэрэгслүүдийг ингээ хоригддаг байхгүй юу? Би Бээжинд сурч байгаа үед болохоор яг тийм байсан. Тэгээд мэддэхгүйгээр ингээд цахилгааны гинтийн шалгалт явагдчихдаг. Тэгээд монголчуудын групп дээр болохоор ингээд за тэдэн давхраас эхлээд ингээд шалгалт эхэлж шүү гэж явдаг. Тэгээд бид тэр үед дөрөв давхарт байдаг гэсэн. Тэгээд манай өрөөгөр бол манай давхраар явдгүй л байсан. Тэгээд мэдгүй тэгэл алхасчдаг гэсэн юм билгүү. Энд болохоор бүх цахилгаантай холбоотой юмыг хоригддаг. Одоо энэ шахаад ингээд сурч байгаад болохоор бүх цахилгаантай холбоотой зүйлийг манай сургуульд бол ингээд сургуулийн дотор байр хоригддаг. Тэгээд хамгийн нэг авааштай зүйл нь болохоор мэдэгддэг байхгүй юу? Тэдэн сарын тэдний өдрийн тэдэн цагт цахилгааны шалгалт явагдана гэдэг. Тэнгүүд нь бид нар ингээд сэргэлэнгүүд нь бол ингээд цахилгаан хэрэгслээ нууцж байгаа байхгүй юу? Тэгээд зарим нь болохоор тэр чигээр нь ингээд шалмалан дээр хаяад ингээд гараа явцдаг. Тэгэл цахилгааны шалгалт орж ирлээ юмыг хураалаа төгсгөдөө аваараа гэлдэг. Тэгэхээр энийгээ бас амар сайн бодолцож үзэх хэрэгтэй. Тэгээд ер нь гинтийн ч байсан, гинтийн босч байсан. Тэгээ цахилгаан хэрэгслүүдээ жоохон далт хийгээд явж байгаарэ. Тэгэхгүй бол ямар нэгэн байдлаар ингээд гинтийн цахилгааны шалгалт явагдаад юм аваад алхацж магадгүй шүү дээ.